Australian Smart School of Улаанбаатар сургуулийн зүгээс Кола 2025 олимпиадыг зохион байгуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 9-өөс 11-р ангийн сурагчдын дунд зохион байгуулах тус олимпиадын нийт шагналын сан 15 сая төгрөг буюу сурагчдын мэдлэг чадварыг өндөрөөр үнэлэхээр төлөвлөжээ. Кола 2025 олимпиадыг энэ жил анхудаа зохион байгуулж байгаа бол цаашид жил бүр тогтмол зохион байгуулж цар хүрэгээ улам бүр өргөжүүлнэ гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байна. Сургууль маань бол албан ёсоор үүсгэн байгуулагдаад 2 жилийн нуруу үзэж байна. За энэ хугацаанд бол манай сургууль маань бол математик, англи хэл, IT-г үндэслэн сургалтайгаар за 500 орчим сурагчтай ингээд үйл ажиллагаагаа бол явуулж байна. Яг манай сургууль маань бол ерөнхий 3 чиглэлээр бас гүнзгий гэж явдаг. За үүндээ бол математик, англи хэл, IT-гийн хичээлүүд нь ингэж гүнзгийрч бол явагддаг байна. Тэгэхээр олимпиадын зорилго бол одоо багш сурагчдын чадварыг сорихоос гадна сурагчдын мэдлэгийг одоо бодитоогоор үнэлэх одоо нийт шагналын сан бол 15 сая төгрөг гэж байгаа. Тэгэхээр ер нь бол сурагчдын мэдлэг чадварыг бодитоогоор үнэлье гэсэн ийм зорилготойгоор явуулж байгаа. За олимпиадын төрөл бол ерөнхийдөө writing, reading гэсэн ийм хоёр төрлөөр за дээрэс нь нэмээд үгийн сан хилцээ, авиа зүй гэсэн ийм бүрдлээс бол олимпиадын шалгалт бол бүрдэж байгаа. Ер нь бол нэг шатлалтаагаар явагдаж байгаа. Англи хэлний Кола олимпиад энэ сарын 10-ны өдөр 9 цагт эхлэх юм байна. Олимпиадын 1-р ойрны шагналд батламж 8 сая төгрөг, 2-р байр батламж 4 сая төгрөг, 3-р байр батламж 2 сая төгрөг авах бол за тусгай байр 2 буюу тус бүр 500 сая төгрөгөөр шагнагдах юм байна.